Монгол хүний эрүүл мэндийн хүнсний аюулгүй байдал цаашлаад улсын эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой. Эрчимцэн мал аж ахуй, газар тариалан хосолсон хөдөө аж ахуйн зохицолбор Хинтээ аймгийн Хэрлэн сумын нутаг Чандганы талд сүндрэлжээ. Энд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн санаачилсан хүнсний хувьсгалын хүрээнд махны хувьсгал хийхээр Метагро компани хамт олон зорж байна. Ганцтай манай Монгол орныг уул уурхайн салбараас тутахааргүй тэжээх маш чухал салбар бол мэдээж хөдөө аж ахуйн салбар. Өөрсдөө тариалсан үр тариа болон даашны тэжээлээр үхрээ мортож байгаа. Хотынхаа хүнсний хангамжаа шийдээд сайжлах юм бол бүс нутагтаа хүнс экспорт улс болох томоохон зорилтонд хүрэх юм боломжууд нэгдэж байна. Өнгөрсөн 2023 оны хугацаанд бол 1800 гаруй аж ахуйн нэгжүүд арилжааны 10 банкар дамжин хүнсний хувьсгалын зээлд хамрагдсан байгаа. Бүрийн бодлого бол бүгдийн нөгөө төр хийхээсээ илүү боломжийг олгож бодлогоор дэмжих. Монголд анх удаа бид нар ямар ч хаягдaltaгүй үйлдвэр байгуулж чадсантай бол маш их баяртай байгаа. аймаг явна ийшээ явж одоо өгнө гэхгүй н ойроо өгөөд үн бас их боломж юм. Махны эрүүл ахуйн одоо жишг олон улсын стандартыг Монголд нутагшуулж байгаа хамгийн том төсөл гэж үзэж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрсэг хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд MCS Group-ийн хөрөнгө оруулалттай Метагро компани эрчимцэн мал аж ахуй, газар тариалан хосолсон хөдөө аж ахуйн цогцлборт ажиллалаа. Метагро компани Хинтээ аймгийн Чандганы талд дэлхийн жишгт нийцсэн нэг дор 5,000 толгой өхөр бордох аж ахуй евро стандартын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр 10,250 га талбайд ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн иж бүрэн цогцлборыг байгуулжээ. Цогцлбор бүхэлдээ хаягдaltaгүй. Одоо яг нэг тойрог эдийн засгийн зарчмаар бодож хийсэн нүсэр биш төсөр тэгээ смарт ийм шийдлэр бодож хийсэн. Явандаа бол экспорт гэж бодоод. Тэгэхээр экспортууд бидний бас гол том зорилт байна. Тэгэхээр Монгол маркетинг брэнд гэдэг нэг авах боломжтой юм гэж байна. Ерөнхий мал эмнэлгийн үзлэг болоод тарилга туулгалт өвсөс сэргийлэх эмчилгээ болоод цусны шинжилгээгээ эндээ өгөөд бүртгэлжүүлэлт хаягжуулалт эмгэлэлтэнд болон C зурагт ороод тэгээд эндээс бослтынхаа хашаанд руу шилждэг. Одоо шинээр ирж байгаа баруун маань дунджаар жилийн үдид 128-аас нэг 100-120-аас 160 кг амьд жинтэй байдаг. Хоёр янзын эмэг зүйл юм. Энэ болохоор зэрэг ил харагдаж байгаа. Энэ нь болохоор RFID гэдэг нөгөө дижитал антеннаар уншдаг. Энэ бол тухайн мал амьтны цусан чимэгчилж байгаа бүхэл шимэгч орхог устгах зорилттой. Манай Primate мах бол шүүрхийгээр нэгдэж болдог гэдэг давуу талтай учраас бид нар тухайн мал амьтны шимэгчдээс бүрэн салгах үйлчлэгийг эндээ хийдэг. Өдөө өхрийн ширнээс бээлийн найрс гарсангүй гэж ярьдаг штэ. Тийм юм болоод багхгүй болчихно. Гимтэл ерөөсө түгээдийн чанарыг маш их бууруулж байгаа юм. Бид нар бол хийж байгаа ажлын баг 30-40% нь ялгаад голоод мэдээж байгаа шүү дээ. Тэгээд авсан дотор дахиад ингээд 30-40% нь юм байна. Тэгээ үйлдвэрийн аргаар хийх нөгөө хээрийн байшиг эсгэж зүсээд авахгүй. Тэгээд байгаа шир маань гарч байна. Бүрээч нь аюул олон жил тэжээс маш их зардал гарч байна шүү дээ. Байгалийн бичээрээ даацнаас ахуулаад байгаль орчиндөө зөргөөр нөлөөлдөг. Энэ бүхэнд одоо хамгийн чухал ач холбогдолтой юм бол энэ юм билээ л дээ. Манай малын эрүүл мэндийн байдал ер нь ямар ч байх юм? Манай Монгол улс бол өвчлөл бол харьцангуй бага. Бид нар өнөөдөр дэлхийн дахинд эрүүлээ нотолж чадахгүй байгаа нь харамсалтай боловч монголчууд бид нар одоо харьцангуй эрүүл мах иддэг. Бэлчээр төрж өссөн. Тэндээ жил 2 жил болсон беруу туглаа авчраад 5 сар л бордож байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг бордох аж ахуй гэхээсээ илүү бэлчээр бордох аж ахуй хосолсон. Эхлээд одоо дарш голдуу 80% нь дарш, 20% нь үр тариа гэдэг тижээлийн жороор хоолнд оруулдаг. Тэндээ 25 хоног тижээгээд тэгээд айжуу ингэж нөгөө шилжүүлэхгүй бол шууд үр тарианы тижээл өндөр ийм уурагтай үр тарианы тижээлж оруулж болдоггүй. Саяных шиг нөхдүүд ирээд ийм болоод гарч байгаа. Энэ дээр болохоор зэрэг одоо яг нөгөө улаан буудаа 10 гэдэг яг уургийн агуулмж өндөртэй тэгээд дарш гэдэг 630 ил болсон. Ямар хугацаанд? 6 сарын хугацаанд 630 ил. 280 илтэйгээс 100 ирээд баг тийм болж байгаа 100 илтэй ирээд. Тэгэхээр манай Монгол улсад энэ нөгөө шин хүнсийг одоо фреш гэж ярьдаг хөлдөөгөөгүй энэ хүнсийг хүний хэрэгцээнд авчиж өхийн тулд cold chain гэж ярьдаг. Тэр нөгөө агуулах түгээлтийн машинууд тэгээд бас ингээд цаашлаад бид нар энийг экспортод гаргах юм бол тэр одоо дэдүтсэн хэсэг нь бол бас нэлээд том даваа байгаад байгаа. Тэгэхээр энэ бол маш урт гинжин хэлэх юм.
Хөдөө аж ахуйн иж бүрэн зохицлбор нь Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал цагаан алт хөдөлгөөнүүдийг дэмжсэн томоохон төсөл бөгөөд засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ хоршоо хөдөлгөөнийг ч дэмжин ажиллаж байна. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 340 орчим малчнаас 4.2 тэрбум төгрөгөөр үхэр худалдан авсан байна. Ийхүү малчтад жилийн 4 улиралд тогтмол орлого олох боломжийг нь бүрдүүлж өгчээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ 200 тэрбум. Эндээс бол 22 тэрбум нь болохоор яг хүнсний хувьсгалын хөтөлбөрийн зээлд, хөнгөлтэй зээлд хамрагдсан. Дээрээс нь одоо энэ манай евро стандартын анхны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд бас зарим нь гайл нөөтийн хөнгөлтийг эдэлсэн. Хөдөө орон нутагт ийм үйлдвэрлэл аж ахуй эрхлэхэд эрчим хүчний асуудал. Дээрээс нь нөгөө нэг тогтвор суурьшилтай ажилчтай ажиллуулахад бид нар нөгөө одоо энэ аймаг орон нутагт хөдөөгийн шинэ сэргийлт гэдэг тэрнтэй нийгмийн асуудал. Хөдөө орон нутагт хүний нийгмийн асуудал, эрчим хүчний асуудал энэ хоёр байх юм бол хувийн эвлэл хөрөнгө оруулалтаа хийгээд техник технологио нутагшуулаад амжилттай ажиллах бүрэн боломжтой. Манай өхөр борт аж ахуй бол өнөөдрийн байдлаар 5,000 өхрийн багтаамжтай ба жилийн циклээрээ бол макс нь дээдл нэг 11-12 мянга хүртэл тонны өхрийг зах зээлд нийлүүлэх чадамжтай байна гэж тооцоолж байгаа. 180-аас 260 орчим килограмм жинтэй дунджаар баруун дээрдэг бол зах зээлд гарахдаа 450-аас 600 кг амдын жин хүрдэг. Энэ бол манай өхөр 1.3-аас 1.7 кг амдын жин нэмэгдээд байдаг. Малаа өгдөг. Баруун бага насныхаа өхрийг өгдөг. Ер нь бас нэлээ хэдэн удаа өгөөд байна. Ер нь бас их давуу талтай ойрхон одоо бас боломжийн үнээр авдаг. Ер нь өвөлч авна жилийн 4 улиралд авна эднийх бол тэгээд энэ өвөл цастай зодтой хүнд байсан. Би бол өгсөн аймаг явна тийшээ явж одоо өгнөхгүй нь ойроо өгөөд үн бас их боломжтой. Хамгийн бага 150 ба түүнээс дээш хоног бордчихж манай прайм ах бий болж байгаа. Илүү сайн алаг тэгээд зөөлөн шүүслэг мөн 150 хоногийн хугацаанд малын эмчийн хяналтанд доор эмнэлгийн үйлчлэг хийгдэж паразитдах өвчин, халдварт өвчин бүх одоо үйлчлэлөөс сэргийлж эмнэлгийн хяналтанд орсон гарал үүслийн баталгаатай ийм эрүүл маха. Дээрээс нь Монгол орны хөгшин дургасан Улаанбуудай, Арвай, Дагш зэрэг терминалуудыг бид нар холиод өртөө өгч байгаа. Энэ бол 100% байгалийн гаралтай органик. Монгол улсын ерөнхийлөгч яг газар дээр нь төсөл хөтөлбөр яаж хэрэгжиж байна? Бидний олгож байгаа бага хүүтэй урт хугацаатай зээл эзэндээ яаж хүрж байна? Өнөөдөр ямар бүтээн байгуулалтууд бий болж байна? Хүнсний хангамжаа яаж хийж байна? Хүнсний аюулгүй байдлаа яаж хийж байна гэд газар дээр нэрээд үзээд явж байгаамаа. Энэ өөрөө төсөл хөтөлбөр маань үр дүнгээ өгөөд эхэлсэн байна. Энэ жил бол одоо 490 тэрбум төгрөгийн зээл гаргахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 200 гаруй тэрбум төгрөгийн зээл одоо гарцсан явж байна. Тийм учраас бид нар 5 жилийн хугацаанд 1.7 их найдын санхүүжилтийг хүнс үдээ аж ахуйн салбар руу гаргана. Тэрний хэрээр бид нар хүнснийхээ хангамжийг шийднэ. Тэрнийхээ хэрээр бид нар хүнс экспортч болж чадна л гэж харж байгаа. Гэхдээ энэ төсөл байна зөвхөн 5 жил яваа зогсчихгүй 10 жил 20 жил үргэлжлэж бид нар хүнсний хувьсгалыг бодтой хийн хүнснийхээ асуудлыг 100% шийднэ гэсэн үг. Өдөрт 76 бод төхөөрөх хүчин чадалтай үйлдвэрлэнэ. Мал төхөөрөх, бэлтгэх, боловсруулах, савлах хүртэлх шат дамжлах бүртээ хүнсний аюулгүй байдлыг хангаж антибиотик болон вакцины үлдэгдэлгүй эрүүл ахуйн шаардлага хангасан махыг Prime Meat нэртэйгээр дотоодын зах зээлд нийлүүлж байна. Яаж нэмэн үлдэх шингээх үү те? Яаж хэрэглээний соёл яах вэ? Баяраар алийг нэтгэх, өвдөр батундаа алийг нэтгэх гэдэг. Тэгээ илүү нөгөө хэрэглэгчийн хэрэгцээнд таарсан. Тийм байдлаар олон улсын стандарт энэ бол. Үйлдвэрийн 70 орчим хувийн чингэлэг системээс бүрдсэн. Усны хувьд бол усны нөөцийн ашиглалтыг бол 30 орчим хувиар хэмнэж байгаа юм давуу талтай. Эрчим хүчний хэрэглээ бол бага. Ер нь бол эрчим хүчний хөдөө орон нутагт тохирсон цахилгаан эрчим хүчийг бол мөн одоо 40-50 орчим хувиар бол хэмнэ гэж одоо бид нар харж байгаа. За үйлдвэрийн хүчин чадал мал төхөөрөх дамжлага нь цагт 10-аас 12 толгой өхөр гэж байгаа. Тэгэхээр хоногт бол 76-аас 80 өхөр төхөөрнө гэсэн ийм хүчин чадалтай. За тэгээд бид нар бол хамгийн дээдлийн хүчин чадлаараа төлөвлөөд бүх дэд бүтцүүдээ бол байгуулчихсан. Мөн Метагро компанийн чандганы аж ахуйн зохицолборт ажилчдын 5 дугаар тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангасан жишг холбооныг бүтээн байгуулсан. Орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг компаниудад олон талаар жишг болох үзэг бүтээн байгуулалт болсон байна.
Монгол улсын хувьд бол одоо гадны орнуудад одоо махан бүтээгдэхүүнийг экспортлох өндөр одоо сонирхолтой юм байгаа. За бид бүхний хувьд бол одоо хамгийн гол одоо шалгуур бол одоо эрүүл ахуйн асуудал байж идэг. За тэгэхээр бол одоо эрүүл ахуйн асуудал дээр бол яг одоо үүнтэй адилхан одоо томоохон хэмжээний аж ахуйнуудыг бас бий болгохын зохицуултыг үндэсний аж ахуйн яамнаас одоо баталсан байгаа. За үндэсний аж ахуйн яамны одоо сайдын тушаалаар хамгаалагдсан аж ахуйн одоо журмыг шинжилэн баталсан. За ингэснээрээ бол бид бүхэн одоо тухайлсан одоо аж ахуйн гэж одоо бүс нутагт эрүүл гэдгээ одоо баталгаажуулж за малын одоо гоц салбарт одоо өвчнгүү гэдгээ одоо нотолж за тухайн бүс нутаг аж ахуйн нэгжээс шууд экспортод гаргах ийм одоо боломжтой болж байгаамаа. Зөвхөн энэ гантгэлсэн энэ зөөлөн мах гэхээсээ гадна яг энэ одоо махны эрүүл ахуйн одоо жишг олон улсын стандартыг Монголд нутагшуулж байгаа хамгийн том төсөл гэж үзэж болно. Арьс шир боловсруулах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, мөн одоо эмийн ургамал одоо биологийн идэх бүтээгдэхүүний боловсруулах, мөн гар урлал болон тагалцах ширийг нь боловсруулах, бусад ийм дагалзсан хөнгөн болон одоо энэ хүнсний үйлдвэрүүдийн аж ахуйг яг энэ одоо бүсэд бас хөгжүүлэх боломжийг нь бас бүрдүүлж өгсөн байна. Монголын одоо малчин өрх бүр одоо баян амьдрах боломж байна гэж харж байна. Сүүлийн үед манай Монгол Улсын газар тариалан эрхлэгчид тэг элдэн шүүлэлэг буюу одоо хөрс боловсруулалтгүй технологи гэж их ярьж байгаа. Тэгэхээр тэрний дагуу бид нар хөрс боловсруулалтгүй тэг элдэн шүүлэг гэдэг технологиг газар тариаланга одоо нэвтрүүлж эхлээд одоо 3 дахь жилийг үзлээ. Хөрс хамгаалах тэг элдэн шүүлэг технологи ургац нэмэгдүүлж, үйл ажиллагааг оновчтой ухаалаг газар тариалан, усалгааны систем, малын эрүүл мэнд, тавлаг байдал, био аюулгүй байдлыг хангасан бордог аж ахуй, тэжээлийн технологиор суурилсан мах гандигнуулах аргачлал зэрэг хүнсний аюулгүй байдал, амт чанарыг сайжруулах олон талд арга ажиллагааг олон улсын зөвлөх компаниудын заавраар хэрэгжүүлж байна. Нийт 100000-ийнхаа 50% нь үр тарианы ургамал, тэгээд 20% нь тосны ургамал, 20% нь одоо дааш тэжээлийн ургамал, үлдсэн 10% нь бол одоо буурцагт ургамлуудыг тариалж явж байгаа. Бидний гол нэвтрүүлж байгаа тэг элдний шүүлт буюу одоо газрыг хөндөхгүйгээр одоо тариалдаг энэ технологиг хэрэгжүүлж байгаа. Услагааны систем ажиллуулад одоо услааныхаа системийг жилээр ингээд ахиулах цаашлаад бүр 2000 талбайда услагааны системтэй болохоор зорж ажиллаж байгаа. Энэхүү бүтээн байгуулалтад MCS Group өнгөрсөн 2 жилийн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 22 тэрбум төгрөгийг 3-аас 5 жилийн хугацаатай 5-аас 6% хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байна. Мөн үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирэхэд галийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан нь томоохон дэмжлэг болсныг тус компанийн удирдлагууд онцолж байлаа. Монгол улсын одоо нутаг дэвсгэр хэрэгжиж байгаа хүнсний хувьсгалын одоо үр дүнд хэрэгжиж байгаа том жижиг маш олон төслүүд байгаа. Тэгээ олон төслүүд дотроос энэ метагро төсөл нь бол одоо цогцлбор төсөл юм аа. Ийм цогцлбор аж ахуй нэгжийг хүнсний хувьсгалын хүрээнд Монгол Улсын засгийн газраас дэмжиж ажиллаж байгаа. Энэ хүрээндээ ч гэсэн хэдхэн хоногийн өмнө одоо эрдэмтсэн мал аж ахуй хамгаалагчсан мал аж ахуйн журам батлагдаж гарлаа. Ингэж журам батлагдаж гарснараа энэ хамгаалалттай аж ахуйнд эрүүл малаас эрүүл хүнс гарч байгааг нотолж баталж дотоодын зах зээлийг ханган цаашлаад гадаадын зах зээл рүү гарах үе хаалгыг нээж өгж байгаа юм. Дотооддоо эрүүл найдвартай мах нийлүүлээс гадна экспорт Монголоос хүнсний бүтээгдэхүүн экспортлох энэ үе хаалгыг нэхэд бид нар хувийн хвшил ялангуяа юм үндэсний том компаниуд энэ салхийг хаалгах хэрэгтэй. Тэр болгон жижиг дунд үйлдвэр шийдэж чадахгүй асуудлуудыг бид нар ингээд салхийг хаглаад үүдийн нээгээд ирэх юм бол олон аж ахуй нэгжүүд араасаа дагуулах олон салбар хөгжих кластер байдлаар ийм боломжтой. Тэгэхээр зэрэг хамгийн гол нь төрийн бодлого бол бүгдийн нөгөө төр хийхээсээ илүү боломжийг олгож бодлогоор дэмжих. Монгол улс зөвхөн уул уурхаагаас орлого олох биш, аяж уулсын салбараасаа мал аж ахуй хөдөө аж ахуйн салбараасаа маш их орлого олох боломжтой. Өнөөдөр энэ төс амжилттай хэрэгжснээрээ бол бид нар жилийн 4 өдрөлд шинэ мах хэрэглэхээс гадна одоо гадаад руу экспорт хийнэ. Тодорхой хэлэх юм бол одоо энэ хаттын маш том зах зээл байна. Европын томоохон зах зээл байна. Оросын улбаны улс одоо Монгол улсыг тойрсон тэр бом 600 хүн амьдарч байна. Эдгээр улсууд руу бид нар одоо шинэ махыг одоо экспортлох ийм бүрэн боломжтой нэгж байна гэсэн үг. Төр засгийн маань бодлогоор дэмжиж бизнесмен болоод фермерүүд бид нар ч гэсэн хамтраад ингэж зүтгэх юм бол бас экспортод өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг гаргах цаг маш ойрхон байна гэдэгт найдаж байна. Тэгээд энэ хүнсний хувьсгал хөтөлбөрийг санаачлаган хэрэгжүүлж байгаа ерөнхийлөгч бас маш баярлаж байгаагаа хэлмээр байна. Тата сайхан байна. Мэдээж одоо бид нар энэ их том бүтээн байгуулалтын ард одоо ингээд улсынхаа ерөнхийлөгчөөр одоо бас ингээд
юмаа үзүүлж харуул танилцуулна гэдэг нь бидэнд болж байгаа бас их ховорхон боломж байхаа гэж бодож байна. Энэхүү бүтээн байгуулалтын үр шимийг нэн тэргуунд малчид хэрэглэгчид шууд хүртэх бөгөөд үүнийг дагаад жижиг дунд үйлдвэрүүд энд кластер байдлаар хөгжих боломж бүрдэх юм а. Төрөөс бодлогоор дэмжиж төрөх хувийн хөвшлийн хөрөнгө оруулалтаар болсон хөдөө аж ахуйн хөгжлийн төлөөх их бүтээн байгуулалтын хүрээнд энд тун удахгүй маш олон том орчин үеийн хөдөө аж ахуйн кластер бий болно. Хүнсний хувьсгалын хүрээнд төрөх хувийн хөвшил хамтран Монгол махыг дэлхийн брэнд болгож Монгол улс мах экспортлагч орн болоход ойрхон байна.